За энэ ерөнхий сайдын бичгээр парламентын тогтолцоог төгөлдржүүлэх гэж байгаа. Тэгээд гишүүдийн яриаг сонсоод байхад ер нь аль тал нь парламент бол бигчих ёстой гэд байна. Тэрийг сонсоход бол их таатай байна. Би бас тэгж боддог итгэдэг. Гэхдээ нэг ялгаа байна. Парламент яавал бигчих вэ? Хизээ бигчих вэ гэж. Миний ажигласан дүгнэснээр бол 90% нь нийлээд засгийн газар хамтраад байгуулчихаар парламент захирдаг, чиглүүлдэг болцдог юм байна. Нэлээд л олон өнцгүүд хүмүүс ярьсан. Миний хувьд гол анзаарсан зүйл нь юу гэхээр нөгөө партрын тухай асуудал. Энэ байр суурь бас тодгож хэлэх зүв баг. Хил холболтыг маш өндөр хувиар дэмжсэн парламент үнэхээр Монгол улсад чухал ойлгож байгаа. Тэгээд тэрнийг дагаад хил холболтын төлбөрийг төлөхдөө нүүрсийг зөвхөн биржээр биш тусгай нөхцлөөр нийлүүлнэ гэдэг өөрчлөлтийг хуульд оруулж ирэх ёстой байсан. Тэр уул уурхайн тухай биржийн хууль дээрээ хил холболт биш нийгэм эдийн засагт ач холбогдолтой төслүүдийг төрөл бүрийн ашигт малтмараар баартагдаж болно гэдэг санаа орж ирээд нэлээд шугам болоо буцсан. Тэгээ энэ ингээд дараа нь бас өөр байдлаар гишүүд яриад бариад яваад байгаа. Тэгэхээр энийг юу гэж харж байна вэ гэхээр одоо бүсүүдэд хөгжүүлнэ. Тэр бүсүүд дээр хөгжүүлэх мега төслүүд тодорхойгүй томьёолт нь нийлүүлээд бодох юм бол энэ Монгол улс чинь 30 гаруй их 80 төгрөгийн төсөвтэй. Тэр төслүүд маань бол мэдгүй магадгүй 100 200 их 80 бол ийм хэмжээний янз бүрийн үр ашигтай ашиггүй мэддэхгүй бүтээн байгуулалтуудыг том дүнгээр баартаад хэдэн төгрөгөөр юу хийлгээд хэдэн төгрөгөөр түүхийдээ зараад хин тэрийг хийж бүтээгээд тэгээд тэр Монголын нэгдсэн төсөвтэй улсын сангаас хамаагүй том юмнууд ингээ ялтаас гадуур явах эрсдэл байна гэж харсан. Энэ бол Монголд бол бас хэрвээ энэ чигээр явах юм бол аюултай. Гэтэл энийг сериусны ярьж мэтгэлцэх ийм талбар бол хангалттай болсон байна. Ягаад гэхээр зэрэг 90% нь хамтарсан засаг дор зарим нь бол санаатай зарим нь санаандгүй ингээд ярьж байгаа биз. Тийм учраас ер нь асуудлыг ярих цаг нь болсон байна. Гэдэг итгэл үнэмшлэр огцрох шаардлага бол нэгдэж гараа үсэг зурсан байх. Тэгэд одоо 120 гишүүнтэй парламент бол анх удаага Монголын түүхэнд. Тэгээ холимог парламент. Би бол энэ 120 гишүүнтэй парламент тийм сул одоо ерөө хамтарсан засаг байхгүй л бол хямралд орно гэж юусоо бодохгүй байгаа. Ерөнхий сайд өөрөө манлайлж энэ мэрэгжлийн хүмүүсийг жагсаалтанд оруулж ирсэн. Би бол тэр хүмүүсийг шал өөр өнцгтөө ярьж байгааг анзаарч байгаа. Тэгээд энэ бол амьд мэтгэлцээ ингээд цаашдаа үргэлжлээд явна гэж бодож байна. Энэ өөрчлөлтийг хийхин тулд зөндөөл юм болсон хүн намын залуучууд бид нар бас зөндөөл өвөл эдэр юусын үүднэр хүмүүс тайлбарлаад гар үсэг цуглуулаад хаасаагүй ажилласан. Үр дүнд нэм үр дүн хүрсэн. Би бол энийг бол цаашдаа ажиллана гэж бодож байгаа. Зөвхөн нэг жишээ хэлэхэд 24 оны хаврын чуулганаар 240 хууль баталснаас талыг нь нэг өдөр 28 бие даасан хууль тэгээ 100 гаруй хууль нэг өдөр баталсан байна. Тэгээ хэдхэн минутанд нэг хууль батлаад байсан байгаа 6 сарын 5-нд. Тэгэхээр ийм тохиолдол энэ парламентор бол гарахгүй. Тэгээд цаашдаа тэр жишээ болгоод бид нар ярьж исэн Шинэ Зеланд байна уу, Европын улсуудын парламентын тэнцвэртэй баланстай хүчний балансууд нь хоёр хуваагдаж нийлж салдаг асуудлаа шийдвэрлэхийн тулд араас нь явдаг энэ рүүгээ л явсан дээр. Засгийн газар боломжит хамгийн дээд потенциалаар ажиллаад тэгээд 20 жил гацсан төслөө хийсэн өдрөөр огторх болчлоо л доо. Бэттэй байдлын шүү дээ ер нь. Бөө юм болж орооногийн ард гараад бөө юм болж гашуун суугаад ганц модоо хийгээл тэгээд л одоо огторх асуудал яригдчих зүгээр том агуулгаар. Мэдээж одоо шалтгаанууд зөндөө байна ойлгож байна. Зарим асуудал маань одоо тэгээд баг хамтраад хийх ёстой зүйлүүд чинь баг хийгдсэн шүү дээ гэж байгаа. Үгүй шүү дээ бид нарт дахиад хийх маш их олон асуудал байна. Харамслалаа санагдаж байна. Зарим хүмүүс хэлж байгаа. 27 онд нэр дэвшигт нас ч өрөхгүй шүү дээ. Тэгэл
Наад ажиллаа өгсөн зөв штэ гэж байгаа. За том их ашиг улс төр талаасаа зүг баг. Ийм бас дунд нь одоо насны гэп гараад байгааг би ойлгож байгаа. Гэхдээ энэ яах вэ? Зөв миний бодлоор бид хамтдаа асуудлаа шийдэх ёстой шүү дээ. Бид иргэдийн амьдралыг сайжруулах энэ цаг хүн цаг үеүүдийг туулах нь зүйтэй. Хамтдаа ихтгэл үнэмшлэр бид нар үүнийг даван туулах юм ихтгэл үнэмшилтэй байх нь л одоо уг нь бол хамтарсан засаг за энэ хамтын ажиллагаа шин 126-гийн ийм инерц байх ёстой гэж би маш их итгэжсэн юм. Маш их итгэжсэн. Шинээр орж ирсэн залуучуудаа би бас маш их одоо итгэжсэн. Яг энэ дээр илүү их тийм бодлогын дэмжлэг үзүүлэх болов шинжлэгдээд явж байгаа зүйлүүдийн эргэлтлийг олж харах болов гэдэг ийм итгэл үнэмшил надад бол байсан. Харамсалтай нь яг энэ шинэ урсгалтайгаа баг мөргөлдөж байна. Тэгээд цагийн зүг нилээдгүй хугацаагаар хэдүүлээ хойшлуулах зүйлийн өгөөшт орчлоо хамтдаа. Энийг цаг хугацаанд батлна. Цаг хугацааны дараа явах бүх үйл явдлууд батлна. Нилээн дэвшилтэж явж байсан Монголын улс төрийн нөхцөл байдал өөр тишээ явах тал руу орчлоо. Жагсаалт дахиж эзэж ингэж орохгүй. Жагсаалтад буцаад хуучин ахмад туршлагатай улс төрчид орж ирэх болчлоо. Хинээс бол биднээс өөрсдөөс мань болчлоо. Өөрсдөөс мань болчлоо. Бид биентэйгээ барьцах гэж жаад магадгүй улс төрийн цаг хугацааг 12 жилээр хойшлуулах хэмжээний эрсдэл рүү ирчлээ. Тийм учраас бид нар дор дорол дүгнэлт хийх ёстой. Энэ ганц оюутны асуудал биш. Энд байгаа одоо хүмүүсийн асуудал биш. Энэ бол бүхэлд нь нийгмийн инерцийн асуудал юм аа. Харамсалтай дөндөө тайлбарлах гэж чадсангүй. Итгэдэггүй мэн. Тэгээ албан тушаал гэдэг чинь юм төвхтэй байт юм байна. Атархал гэдэг ядаргаатай юм байна. Энэ судал дээр сууж байгаа нь тийм муухай харагдаад байт юм байна. Бид энийг ойлгож байгаа. Тийм учраас бид нар өнөөдөр бас энийг нэг тийм дүгнэлт хийгээд авчихсан зүйтэй байх. За манай намынхны хувьд ч гэсэн бас л одоо том дүгнэлт хийх л ёстой юм зүйл болж байгаа юм да. Ер нь бол тэнийг хэдүүлээ бас дор дорноо л ярих зүйтэй байх. Харин тийм учраас бид нөгөө хамтарсан засгийн газрын асуудал дээр одоо ихтгэл үзүүлэх эсэх гэдэг ийм агуулгаар оруулж ирж байгаа юм л. Намуудын сайн хөтөлбөрүүдийг аваад урт хугацааныхаа бид нар бодлогын төлөвлөлтөнд яаж хийх үү гэдэг аргачлалаа хийгээд ингээд нэг явж байгаа инерцээ алдуулчихгүйгээр ингээд явах нь бол цаг хугацаа л хожно л доо. Цаг хугацаа хожно. Өнөөдөр Монголд болохгүй байгаа зүйл зөндөө байгаа. Бусад улсууд ч гэсэн бас бүтэн болсон зүйл бага. Аль ч улсад шүмжлэлтэй л байна. Гол нь бидний хувьд тууштай, төлөвлөгөөтэй явж ижил одоо А зэгээс Б зэгт хүрнэ үү гэхээс биш. Бүх зүйлийг одоо ингээд за энийг ч ингэж тэрийг ч тэгчих гэснээр бол асуудал бас шийдэгддэг юм билээ. Шийдэгддэг юм билээ. Тодорхой байдал сайн зүйлийг авчирсан улс орн маш бага. Тийм учраас бидний хувьд одоо хадгалаад энэ нийслэл төр явж байгаа нэг тулын хурдны зам. За тэгээд энэ нэг хідэн төслүүдэд хэдүүлээ улс төржүүлэхгүй ямар ч гэсэн ингээд үр дүнг нь үдчих нь үлзүү байна. Бодлогын залхам чанар гэж үнийг л хэлээд байгаа. Хүн байснаар заавал одоо жишээл бодлогын залхам чанар хангагдах зүйл биш л дээ. Тэр төслүүд дээр байгаа ихтгэл үнэмшлэр одоо хийгдэл ийм л одоо зүйл. Тийм учраас энийгээ бас одоо ингээд хилэн далангуй ярьж байгаа нь бас бид нар бодлогын энэ доктортой байдал дээр одоо эргэж буцахгүй байх нь бол туйлын чухал юм аа. Туйлын чухал юм. Түрүү зоолог гишүүн бас ярьж байна. Монгол улс уулуурхайн төслүүдийг хөдөлгөөд за эдийн засгаас солонгоруулаад тэгээд хэрэгцээтэй байгаа дэд бүтцээ шийднэ гэвэл багадаа дахиад 15-аас 20 жилийн хугацаа авна. Тийм учраас бид нар яах вэ гэхээр энэ одоо баялаг солилцох байдлаар
одоо хадгалаад нийслэл Улаанбаатар хотод тойрсон нэг 2 тойрог замтай гол асуудлуудаа холбох ийм зүйл рүү цаг алдахгүй явахгүй бол Монгол улсын хувьд л цаг алдна. Одоо наад энтгэг Пакистан эдэр чинь бүгдээрээ тэгээд хөгжсөн байна. За манай улсын хувьд болохоор за төсвөө алдагдaltaа баталж болохгүй. За бүх зүйлийг одоо бидний хувьд бол заавал одоо ингээд нөгөө нэг ийм одоо асуудлыг одоо жишээлбэл за бид нар бүтээгдэхүүнийг ингээд одоо солиод дэд бүтцээ хийж болохгүй. За бүгд найрамдагтаар тусдаа хамтарч ажиллахлаар эдийн засгийн одоо төрөлжилт нь болохгүй байгаа даа гэл. Оросын холбооны улстай хамтарч ажиллах болохгүй гэдэг иймэрхүү агуулгуудыг бид нар ингээд мэдээж тавьж болно гэхдээ маш прагматик хандахгүй бол бид нар хугацаагаа л алдаад байна. Хугацаагаа л алдаад байна. Тийм учраас бидний хувьд одоо явж явж бидний төрлөг улсаа хөгжүүлэх шүү дээ. Тэгэхээр энийг л бид нар одоо ихэндээ тавиад энэ асуудлуудаа мэдээж хөөмжлөлүүд байгаа. Асуудал ойлгомжтой. Маргааш өөр засгийн газар бүрдсэн ч тэнцээ шүүмжлэл байна. Нөгөөд төр дахиад өөр засгийн газар бүрдсэн ч тодорхой хэмжээний шүүмжлэл байнга байна. Дэлхийн үлд явааж юм биш үү? Бидний одоо хөгжсөн гэж одоо боддог Америкийн нэгдсэн улсад ч асуудал байна. Солонгос улсад ч асуудал байна, Японд ч асуудал байна. Хаасаагүй засаглалын ямар л болж байна. Харин ч манай улс энэ ковид Орос Украины дайны дундуур бол бас их аятайхан гарцсан шүү. Чангалгаар чангатдаг гэдэг шиг. Одоо харин энэ цаг үе дээр ингээд нэг юм жоохон тийм тайвшрах ийм мэдрэмж ороод ирэхээр за тэгээд нэг ийм сорилтууд багасаад ирэхлээр л тэгэл ийм нэг албан тушаалын ийм зүйл рүү орчиж байгаа байхгүй.